Сайн байна уу итгэлийнэгчээ? Би танд Библиэс Үлс номын 12 дугаар бүлгээс асуулт тавьсан юм аа. 21-ээс 23 дугаар ишлэл. За итгэлийн ахын дүүс нараа бүгдээрээ Библиэнээ Үлс номын 12 дугаар бүлгийн 21 дугаар ишлэлийг нээн харна уу? За дүү минь асууна уу? За баярлалаа игчээ. 21 дугаар ишлэлдэр товлсон өдөр Херод Синтидэ хааны хувцастай заларч тэдэнд үг хэлж эхлэв. Ард олон хүний дуу биш, Бурхны дуу байна гэж хашгирч байлаа. Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй эзний тэнгэрэлч цогжээ. Тийхүү тэр үд хорхоод идүүлж өгөв. Миний асуулт нь Херод Бурханд суу алдрыг яаж өргөх ёстой байсан юм бэ? За, итгэлийн ахын дүүснэрээ бүгдээрээ Херод хэн байсны талаар бодцгоё. Херод нь Юдэхийн хаан байсан. Тэр үеийн хамгийн Ромын гүрэнд улсын Цэсараар өргөмжлөгдсөн Юдэхийн хаан байхаар өргөмжлөгдсөн хаан байсан. Херод нь Израиль буюу Юдагийн хаан байсан. Гэхдээ тэр зөвхөн нэгэн тэмдэг маягийн символ маягийн хаан байсан. Яагад гэвэл түүнд ямар ч эрх мэдэл үг хэлэх эрх мэдэл байгаагүй. Тэгэхээр Херод нь маш хатуу зүрхтэй, маш зөрүүд хүн байсан. Тэр Бурхныг ерөөсөө хайрлаж байгаагүй. Тэгээд Херод Юдэгийн хаан байсан. Тийм болохоор энд Херод нь хааны хувцсыг өмсөж тэр үеийн ард түмэн рүү хандаж үг хэлсэн байна, тийм ээ. Гэхдээ тэр үед эзэн Есүс Христийн талаар ярилцаж түүний Есүс Христийн гайхамшгуудыг харсан байсан. Түүний гэрчлэлүүдийг сонссон байсан. Тийм болохоор тэр үед түүний үгийг сонссон хүмүүс маш эмзгээр хүлээж авсан. Яагаад гэвэл Херодс Бурханд суу алдрыг өргөөгүй. Тэд нэр Бурхны дууг сонсохыг хүссэн, хүний дууг биш. Тийм болохоор тэдэнд түүний Херод хэрхэн ярьсан таалагдаагүй. Яагаад гэвэл Херод Бурханд суу алдрыг өргөх ёстой байсан юм аа. Гэвч Херод Бурханд суу алдрыг өргөөгүй. Учир нь тэр үед Мосегийн хуулийг мөрддөг байхад Бурхан гэдэг үгийг дуудах болгондоо энэ нэрний өмнө маш хүндэтгэлтэй ханддаг байсан. Мосегийн хууль үйлчилдэг үед байхад Бурхан гэдэг үгийг жишээ хуулийн багш нар Бурхан гэдэг үгийг хуульж бичиж байхдаа Йехова буюу Бурхан гэдэг үгийг бичихтэй еврей хэлээр маш хүндэтгэлтэй хандаж өөрсдийгөө угааж цэвэрлдэг байсан. Тэд шинэ цэвэр хувцас өмсдөг байсан. Зөвхөн Бурхан гэдэг үгийг бичихийн тулд ийхүү тэд нэр хүндэтгэлтэй үйлддэг байжээ. Тийм болохоор тэд нэр тэр бичвэрийг хуульж бичихтэй маш удаан олон жил өнгөрдөг байсан, тийм ээ. Ягаад гэвэл ийм үйлсийг тэд үйлдэлийг үйлддэг, ёс заншлыг үйлддэг байсан байна. Тэгэхээр хэрэв хүн Бурхан гэдэг үгийг тэр үед дуудахдаа түүнд талархаж, түүнд үнэхээр түүнийг хүндлэхтэй түүнийг дууддаг байсан. Харин өнөө үед хүмүүс Бурхан гэдэг үгийг буюу Есүс Христийн нэрийг маш жижиг сажиг зүйлээр, хэрэггүй зүйлээр, өдөр тутмынхаа амьдрал дээр дууддаг. Энэ нь маш буруу. Бид нар үнэхээр болгоомжлох хэрэгтэй. Бид нар Бурхны нэрийг дуудах юм бол Бурхныг магтахын тулд түүнийг суу алдрыг өргөхийн тулд дуудах хэрэгтэй. Харин цочихдоо ч юм уу юм унгаачгаад гайхахдаа ямар нэгэн зүйлийг өдөр тутмын амьдралдаа бид нар Бурхан минь гэж дуудаж болохгүй. Яагаад гэвэл бид нар энэ нэрийг дуудахдаа энэ үгийг хэрэглэхдээ бид нар маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ямар нэг юм зурлан унгаачгаад яана Бурхан минь юу болчих вэ гэх жишээ нь ингэж хэлж болохгүй.
Хүмүүс ингэж хэрэгэлдэг тийм ээ өдөр тутмын амьдралдаа бурхан гэдэг үгийг юм болгон дээр л бурхан минь гэж дууддаг. Бурхан минь яана тий? Эсвэл хараалын үг хэрэглэхдээ бас бурханы нэрийг дууддаг. Тэгэхээр бид нэр үнэхээр болгоомжтой хандах хэрэгтэй. Бид нэр маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Зөвхөн бурханы нэрийг шаардлагатай үедээ дуудах хэрэгтэй. Бурхан минь, эзэн минь бидэнд туслаач, намайг хамгаалаач. Би аялалд явах болно. Намайг та хамгаалаач гэж бид нэр түүнд хандах хэрэгтэй гэж дуудах хэрэгтэй. Маш хүндэтгэлтэй үедээ тэрнээс биш өдөр тутмынхаа амьдралдаа жижиг сажиг зүйл дээр юм болгон дээр бурхан гэж дуудаж болохгүй. Та нар харалтаа эдгээр тэр үед Мосегийн хуулиан дээр бурхан гэдэг үгийг бичхийн тулд тэд нар маш хүндэтгэлтэй хандаж өөрийгөө угааж, цэвэрлэж, хуцаа сольж ямар их хүндэтгэлтэй хандаж энийг үйлддэг байсан байна тийм ээ. Тэгэхээр бид нар Херод Бурхны дууг бурхан гэж дуудахдаа бурханд үнэхээр илүү хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдэг байсан байна. Хүмүүс Херодын респект тэр хүндэтгэлийг түүний хоолойноос сонсоогүй. Тийм болохоор бурхан түүнийг шийдгэсэн юм аа. Яагаад гэвэл тэр үед Херод хүмүүсийн нүдний өмнө бүтэнд баригдаж өгсөн. Хэдүүлж өгсөн. Тэгэхээр өнөө үед бид нар өөрсдийнхөө үг яриандаа маш анхааралтай хандах хэрэгтэй. Бид нар бурхан гэдэг үгийг дуудах юм бол маш шаардлагатай хэрэгцээтэй үед зөвхөн өдөр тутмын дадал зуршил болсон болохоор бурхан гэж бид нар дуудаж болохгүй.